Авч төрдөг байж Яах. Зүгээр гоё ингээ. Өчиг орох юм шүү. Тэр бүтэн орж штэ. Зүгээр. Наран цонхон ярьж байна. Цонхон уу? Хэн жоохон гэлэж байна. Зүгээрээ. Айгуу гоостой тэр гэлсэн дээр Яа. ялаагаад байна уу? Нэр хаачихсан юм. Яачи. Айгуу хоо. За монголчуудаа Монгол их орондоо одоо Дундгов аймгийнхаа хулд сумандаа сайхан амьдарч байгаа Баатар сүрэн гэдэг сайхан малчин айлынд хүрэлцэн ирлээ. Хулд сумаасаа хойшоогоо хэд орчим километр вэ? 14-5 км-т одоо сайхан зогсож байна да. За та сайхан өөрийгөө танилцуулаарай. Танаа аав ээж бас ямар хүмүүс байв? Бас энэ нутаг орныхаа тухай сайхан хууч өрөө идэх үү? За Баатар сүрэн. За. Олон жил мал хариуллаа та. За 90 оноос хэлгээл мал. 90 оноос хойш. Эдгээлт гараад тэгээд малчин болсон да. За гэр бүлийн хүн айл нут юм. Гэр бүлийн Луусаас. Тий. Хойд сумаасаа гэр бүл. Хүнтэй болсон. Хэдэн өрөвт өсөж хүмүүжүүлж байна? 5 охин нэг хүүтэй 6 хүүтэй. Өө 6 сайхан. 5 охин нэг хүүтэй. Манайх чинь 5 охин 2 хүүтэй. Бас нэг хүүгээр илүү юм байна. Наргаш. Тий. Юу н олон хүүт гоё тий. Яг үүтэй. Тэгээд өрөвхтэй өсгөх гол үзээд байна шүү дээ. Тэгэл амьдрах гал үзэж л байна да. За энэ нутаг орныхаа тухай. Сайхан яриачтэй. Тэгээд одоо энэ жил бол бороо хоор сайхан байна тий. ороо их хэлбэг байна уу сайхан байна. Танах ч одоо энэ жил болоо ороог бороо оллоо шүү дээ. Сайн нутгийн хүн ярьж чинь 8 нуурыг одоо сахиж суудаг Баатра гэдэг айлын нутаг гэж нутгийн хэлсэн шүү дээ. Сайхан жижигхэн тогтоол одоо том уснууд биш шүү дээ. Зөндөө. Энэ хойно ингээд Тойрол гэлнэ. хэд вэ 8 гэдэг юм уу? 8-аас илүү яах вэ? Оо бүр 8-аас их юм. Энэ жил тэгээ ус бороо ус ургамал сайтай болохоор тэгэл мал бол одоо сайхан л байгаа зү. Мал сайхан тархдаг сайн авч байна. За хэдэн төрлийн малтай? За нэг 4 төрлийн да. Тэмээнээс багш. Тэмээ үзүү. Тэмээтэй байсан. Малж байсан. Яаж тэмээ вэ? Яах. Хүч. Бас их хариулахтай. Хариулахтай. Хоёр хүн чинь нэг нь тэмээ хандагаа лаадуу мал гэдэг. Тэгээд яса болин. Одоо тэгээд энэ эндэн тохирол цөөхөл болох гэж байна малаа. Ер нь тэгээд нэг хэсэг ч юм бол аль болох өсгчгөөл үзээд байдаг. Тэгээ нөгөө цагийн хүнд нөхцөлтэй таарахаараа тэгээ хамаг юмаа барчаад байдаг. Хөдөлмөр өнгөтгээд байдаг. Одоо ч яах вэ? Тэгээ Монгол орны үзэг булан бүрт малчид маань бас нэг тоохоос илүү чанарлаг, таваарлаг малынхаа одоо юуг сайжруулад чанартай мал цөөхөн хідэн ашиг шим сайн өгдөг малтай л болчихъя гэж одоо зориод ах шиг байна тий. Хандлага бол тийм болчлоо. Ер нь хаагаад тийм болсон шүү. Одоо нэг мах ноодос сайтай тийм болохгүй. Тийм ээ. За яг одоо нэг хавартаа бол нэг хэдэн килограмм ноолоор авчна. Тэгнэ. Амьдрал хэрэгтэй юм да. За тэгээ хэдэн намар нэг хэдэн мал заараш тий. Маханаашаа нуулах чинь тий. Тэр та ч харьцангуй нөгөө малын маань мах өөрөө нөгөө ам чимт сайтай байдаг болохоор борлох нь бас гайгүй хялбар байж магадгүй юм тий. Хэмжилдэгтэй гайгүй махаар гайгүй тогтвортой байгаад шүү дээ. Махны үжи хариугүй хэмжил нэг 8-тай байгаад байгаа юм. За. 8-тай. Тий 8-тай. Тэгээд тийм төвсөрөн газар очихороо тэгэл даабалтаад явчих. Тий. Нөгөө малсны гал дээрээс бол мал мах маань гайгүй байгаа даа. Дунд нөгөө бас сэргэлэн тавааршод байгаа шүү дээ. Чинжүүд бол одоо бас хялбархан аргач байх вэ те бас нэлээд юм бодож мөнгө олж байгаа те. Яг одоо энэ зохицуултаа нэг аль алиндаа хэрэгтэйгээр л явчмаар байна. Танаа энэ
аймаг болон за энэ ойр хавийн сумдууд нөгөө махны жижиг үйлдвэр цехүүд ер нь байхгүй байдгийг байхгүй шахав юу? Юу байхгүй. Аймаг хаад аймаг дээр ядаж байгаа л үү? Байрхал юм гэж байж байгаа. Бүр байдаг юм уу? Байхгүй. Тэгээ яадаг одоо дандаа хөлөөр нь ачааш нь явуулах уу? Тэгээ нэг хийж яаж ченжер аваад ченжер уусдаг бол ачаал хотдохгүй. Ченжнэр яаж юм? Амьдаар наваа авчиж гинөө. Бөө хийж явна. Хийж авах уу? Тэгээ хийж аваад хот өвч байгаа шүү дээ. Шампуныг захаар гоо. Яг богино хугацаанд тэрүүлэхэд муутах нь аюул байна л та. Тэгэл авч байна шүү. Сэрүүхэн нөгөө тэднээс ченжер том том холдоо өгчтэй юм чинь тэгэл. А том хөлдөгчтэй машинтай байна уу? Тий. Тийм л аваад. Тэрэндээ ачаа явчихсан юм. Тий. Та эдээс ямар санал байна? Мал маха яаж өгвөл зүгээр юм? Яг уг нь бол ингээд хөгжөөд аймаг болон сум сум нь хөөрхөн тий махны цэгтэй үйлдвэртэй болчих юм бол тэргээрээ дамжаад эрүүл ахуйн баталгаатай мал мах наашаашаа явуулдаг нь тий зүгээр л баг. Гэрээ стандарт энэ хавийн малчид хоорондоо ярилцдаг л баг тий. Гэрээ мэрээ ийгэл бодлуулж юм болохоор л байгаа юм. За манайх төдөн бол нийлүүлж игээл тий. Аа. Тэгдэх юм бол өстэй цаана биднээс эндээс найдвартай өгч чинь авах газар нь гэрээлч юм л тэгэл унаа. Тэгээд энэ явчихгүй хошоо гэж мэдхгүй гэдэг. Бас нэг учир нацсан ойлгохгүй яваад тий. Хошоо үзэн гэл одоо хүмүүс ч хошоолоод үзээд тэр нэг ашигтай болох юм байна. Сумаас ер нь энэ малчтаа бас хэрэгцээт мэдээлэлээр хэр хангаж байна. За ийм хууль дүрм тогтоомжууд байна. Ийм зүйл хийвэл одоо малчтад хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Тодорхой хэмжээр ярьж хэлдэг л баг. Багийн хурал муу. Нэг хуралтай л яриа шүү дээ. Багийн хурал ихээр олгочвол эртцгандаа тэгэл. Та хэд мэн тэгээд нэг дөрвтэй шиг санал малаа хөргүүлэх юм уу? Дээш нэг уламжлаад өгөөч тэргээл. Хөлжлээд гинэ цаашаа явдаг юм гэдэгс. Эргэж хэрэгтэй хэрэгжиж гин үү та хэрэгжээд байгаа үл харагдахгүй л шүү дээ тэгээд. Ер нь бол хэрэгжихгүй л харагдаад байна. За яах вэ? Тиймэрхүү байна тий. За болно доо. Болоо. За хүүхдүүд хаашаа сургууль яваад байна? Тондгоо. Аймгийн төв рүү явуулаад байна. Хол сумын сургууль ер нь дайжгүй юу? Дайжгүй л жинаас тийм олон. Гайгүй үстэй. Тэгээ яагаад аймаг руу явуулаад идэв? Аймагт нэг томцолдоос бодлоо эхний бараад болоод ах ихчийн дагалдуулаад яв. Тий. Тэгвэл тэр үлийн хүн наашаа суу. Тавгаар яри та. Сумд харах юм байхгүй. Иш голтоо сууч. За. За манай гэр бүлийн хүн одоо өөрийгөө танилцуулаарай. Луу сумын гаралтай гэж штэ тийм ээ. Луу сумын гаралтай. За тэг уртлынхаас уусан байгаа ингээд. урт сумынхаа одоо сайхан нуруу туруулаг Баатарат Баатар сүрэнтэй. Баатар сүрэнтэй гэр бүл болсон. За. Одоо хүүхдүүдээ аваад бас сургуулиуд төхүүлэх гэдэг юм уу? Хүүхдүүдээс маргааш нэгт өдөр. Маргааш нэгт өдөр. Баган цэцэрлэгтэйгаа бас аймагт уу? аймагт. Хайрч ирсэн аймаг. За яг үү бас нэг сумтайгаа ойрхон засмал зам дагсан гэдэг утгаараа бас аймаг руу бараад ах шиг байна тий. Засмал замтай дурдаад өстэй нэр өдөртөө баг заримдаа хоёр ч явж ах шиг. Таны алдар нэр хин гэлээ? Намайг анхны баяр гэдэг үзье. Оо анхны айлын том юм биш тий. Анхны баяр. Анхны баяр ч одоо аймаг даяраас алдартай юм байна да. Энэ Дундгов аймгийн Хулт сумын анх хоёрын одоо боловсруулсан хийсэн цагаан эдэг л алдартай л гэж нутгийн хүмүүс яриад байгаа юм да. Яа юу хийх вэ? Ааруул юм тэгэл. Ааруул дайрыг тэгэл. Ямар ч гэсэн сүм бүтээгдэхүүн тэгэл чихэр сүд одоо чихэр хийдэг болчиход байгаа. Баба. Чихэр болохоор тийм болж игэл хэдүүлээ сахараас татгалзээ. Сахар багтай л шүү дээ. Харин тийм дээ. Хөөе миний үзүү. Соо. Тэгээ нөгөө болж игэл хэдүүлээ ч одоо нэг газтай энэ коло моло тийм ундаанаас за яг тэ баяр ёслолын үеэр нэг бэлгэдлийн чанартай жоохон хэрэглэн л үз. Ер нь өдөр тутам цай шиг ус шиг хэрэглэх юм бол хүний эрүүл мэндэд муу гэдэг одоо бүгдээ л мэддэг л болоод байгаа шүү дээ тий. Болж игэл хэдүүлээ энэ гоё эко сайхан малынхаа сүү цагаа эдээ ааруул тий энэ уламжлал сайхан энэ эдэгээ төтхүүхэн хэрэгэлдэг. Нэг амттай гялгар цаастай
хадгалтын гормын хүлдсэн муудсан янз бүрийн тэр гаднаас орж ирж байгаа тэр нэг хими найрлагатай юмнуудыг багал хэрэглэмээр байгаа юм тий. Тийм багал хэрэг. Хоёр сонсож байгаа шүү дээ нөгөө монголчууд чинь хор тавдраараа дэлхийд тэргүүлж байгаа. Тэгэхээр бид нар чинь хүнсний аюулгүй байдал гэдэг тал дээр хаанаа л анхаармаар байна тий. Манайх ерөнхийдөө бол нэг явал савнд юм хийгээд. Нэг хэсэг чи цэкэр сав гээл одоо явж байгаа шүү дээ. Шанаг манай хамгийн гол энэ чи шанаг гэдэг чинь ингээд нэг хадуун цагаан байгаа атах чинь нөгөө гэдэг нэг хорны. Яа. Төмөр шанаг гэдэг. Зүг. Шанаг. Болж игэл одоо айраг цагаан эсгдэг бүс нутгийн малчид маань айраг хураадаг хүмүүс маань сайхан хөхүүрэндээ айргаа бүлээл те зориултын савндаа ингэж найш чааш нь авч явж борлуулах юм бол эрүүл ахуй талтай хэрэгтэй юм да. Танаас энэ засвал замтгыг ойрхон юм биш үү? Тийм манай. Энэ замаасаа гараад найшаа хэд явчихваа? 3 4 ч үгүй. Километр. Метр ч үгүй. Километрын зөртөл баг. Энэ арай километртэй бас наан цаана хогийн савтай нөгөөдөл нь хог нисгэ манайд ч одоо тэгэл хогоо цэвэр дээр ингээд зам ангих нураас заримтай ярин тэгэл заримтай ч өөрснөө зэвэрлэх юм тэгээд та нар ягаа энэ хог мог авахгүй та нар тийш битгий тэр карьер яадгаараа тэгэл зам ангихтай заримтай үзэн штэ. үзэх гээд талтаа болчихсон штэ нэрээ. Хоёр мэ нэг илүү 2 3 айтайхан нүүдэлчдийн соёлыг харуулсан гэр бариад нэг энэгээр явж байгаа хитэн жуулчтай танил болоод яг Монголын нүүдлийн малчтын амьдралтай танилцсан сайхан Монгол гэрт хоны гэсэн хүмүүсийг сайхан хүлээж аваад энэ нэг одоо хийж байгаа сайхан айраг цагаан идэг амсуулаад өөрснөө бэлэг дурсал хийдэг юм аа гэхэд аймаг байдаг юм уу энэ гайгүй гарын урд дүү сайтай хүмүүсээс нэг захиалга аваад тэднийх нь гаргасан бүтээгдэхүүнийг борлож морлоод ингээд бас нэг аял энэ ийшээ нөгөө энэ говийг үсэх гэж явж байгаа энэ чинь Монголд ирж байгаа гадаадын жуулчдын 70-80% нь энэ замаар яваад байна. Энэ замаар чинь ингээл бөөн доллар гүгээд байгаа байхгүй. Тэндээс нь хоп гэж авмаар байна шүү дээ. Тийм бодох юм уу да? Зарим жуулчид ч өөд иддэн шүү дээ тэгээд. Тийм. Тэрээс чинь бүр энэ хогийн саваар хүн болохоор жоохон маш юм чи. Хогноос зайдуу алтайхал болохгүй бол тэрхий ойрхон болохоор чинь. Ганц нэг жуулчдыг бол сайхан Монгол ахуй соёлтой танилцуулаад ингээд тий жочлоод явуулж л байгаа үстэй. Тийм манайх ч. ирдэг юм аа. Хаяарын солонгос тэгэл орноос заримдаа одоо замаа содолч ирэх юм. Тэгэн штэ үзэх гээд зах зээл нь яваад энэ та эдний хэдийн бэлдээд энд нэг гоё гист хаус хийчихлээ. Сумынхаа удирдлагуудтай ярьж байгаад өө манай энэгээр чинь жуулчид нэг доллараа өгийгээд ирээд бид нар нэг очны үүсгээд нэг айтайхан бионойл мойл тавиач байтугай ингээд нэг сайхан хөөрхөн гист хаус хийчмээр байна гэдэг. Жогоо одоо интернет төгссөн тий. Интернет төгссөн. Фэйс одоо YouTube байт юм ухажгаад гой санаанууд аваад хэрэгжүүлж болно ш. Уг нь сум орон нутагтай юу ярьж хөөрөл. Манайх чинь өндөр хүчтэй ойрхон газартай байхгүй. Зөв. Ямар ч байсан нэг тогтцолхон болгоод авчулаас. Бас тэгвэл тогтоо олчин тий. Тогтоо болчод тэгэл бараг бүх юмыг гэрээсээ үйлдвэрлэл пакетлаар гаргаад шууд гадаад явуулчихад тийм санаа байгаад өгдөг. Одоо тэгэл удаашралтай байна өө. Яг удаашралтай хөгжил муутай. Арай энэ дээр ерөөсөө улсын ч одоо маш сайн дөрвтэй бодлого баримаар байна. Одоо энэ аймгийн удирдлагууд ч гэсэн маш энэ боломжийг ашиглах хэрэгтэй байна. Яг үдэ ингээд зургатаар гарч байгаа юм харахаар их сайхан юм ярих юм. Стайл жуулчлал ингэж дэмжин жилдээ тичнээн одоо сая жуулчныг Монголд аавн энэ төр гээл одоо ярих сайхан. Тэгээ яг бодит амьдрал дээр хөрсөн дээр хэрэгжилт нь бол үнэхээр бас чамлалтай л байх юм. Тэгээ энэ дээр бол нэг яг мэрэгжлийн хүмүүстэй сайхан сууж агаад гоё төлөвлөгөө гаргаад тийм ээ хөтөлбөр боловсруулаа явуул одоо нөөц болцсон их л харагдах юм да. Та ч одоо тэгээд шахан шаардлагатай. Тий? Янз бүрийн хурал ирнэ заримдаа ууц тех гэдэг их хурлын гишүүд нь энэ төр ирдэг л байх аймгийн удирдлагууд ирдэг л байх тэр хурал дээр нь дахиж ороод өстой сайхан амьдралаа ярьдаг л үйл үүдэг бодвол. Ярьдаг хүмүүсийг тустай байна. Олон задахгүй юу яасан ш. Тийм ээ тий. Тэгээд угаас хэдүүлээ хүн хэлээрээ мал хөлөөрөө тийм ээ. Сонгоос өмнө манай нэг энэ
юу гаргачаад зуултны гаргачаад гэж ингээд хийгээд. Одоо тэгэл хөөхөн борлож байгаа үстэй. Тий дайжгүй гэсэн. Дайжгүй. Гой нутгийнхаа брендийг дэвшлээд гоё юм ивэл боломж байна да. Гадна татны хүмүүс ичээд манай танай аригч ямар гоё юм, танай харуулж ямар гоё ахиж одоо ч манай чи сүүлдээ нөгөө идэ цагааныхаа юу дахиад бараг дийлдэг. За данзрууч мөнгө тэдийг ийсэн шээ. За бошоо одоо тэдний хугацаанд явуулаарай гэх. Тэгэл 20 найр болохоорчлоо энэ айраг цагаан идэх чинь захиалан тасрахгүй шүү дээ. Одоо ядж хахад намрын нөгөө найр наадмууд эхэлсэн. 20 захиалган тэр ирж гинөө. Тэдний найрыг явуулаач. Тэдний дааруу давьяагаад тий. Тэр охноо хормлох гад байна тэр гэж ярина шүү дээ тий. Тийм арууд хийгээдэг байвал тэгж ари тэдэн 40 литр айрыг авъя. Одоо бид нар одоо захиалганд идэх гэж өгөөдөө багийнхантайгаа нэг чамсхээс л гэж боддог. За Дундговийн хулт сум ер нь юугаар онцлогсон бэ? Оноо юмдаг. За яг бол ялгаагүй л одоо айраг бол сайхан айраг гарна тий. Урмал ногооны ижлэхийн чинь сайхан цагаадаа гардыг бай. Бас үзүүлж харуулдаг байгаад юу вэ? Байгаад үсэнтэй гэдэг. Танаа ишээ чинь сонин өрмөс тогтцтой уул хаад энэ тэр юу гэдэг юм бэ? Бас харагдаад байдаг юм бэ? Тэги агуу шүү. Тэги агуу. Энэ минийгаа гоё брэнджүүлээ. Гоё контент хийж түмэнд олон сурчлаа. Тэнд нь бас нэг хөөрхөн зогцмор энэ төр байгуулад нөгөө эдийн жуулчдын чинь тийш нь гоё нэг энийг үзүр гоё гэдэг ингээд тийш нь татаж матах боломж байгаа шүү. Үлдэн чинь бас нэг бас яасан байдлага байшин нэг болж ирсэн. Тэгэл сүүлдээ байхгүй бас тараад байхгүй. Ашаантай сувлын газартаас байхгүй. Тэгэл бас сүүлдээ хүн амтай очихгүй гэдэг. Зэлүүд болгож бас яарна очт юм лээ. Энэ хулт сум маань ер нь сүүлийн жилүүдэд хөгжил хэрэг явагдчих. Яг хөгжигээ төгсөж байна зал. Нэг хөгжмөр байж. Гайг тэгээд одоо тэгээд гэр байшин хүмүүс амьдрал дээшилсэн. Нийлэл байшин мацгаасан байгаа шүү дээ. Унаас учраас. Тий. Санаа сумч бас их нэг гоё зүйл яригддээ шүү дээ. Жойс гараад говийн зэрэглээгээд камерыг авалт хийгдсэн тэр байшин саунд яг хэвээрээ тэрийг хөөрхөн догчуулаад бас нэг тракторд тавьчихсан зүйлээд байгаа шүү дээ. Тий. Тэр чинь хөөрхөөс. Тэр чинь юм хөвздөг л шүү дээ бас нэрээ. Тийм тэр чинь бас болж байгаа байхгүй тий. Гэх мэтчлээ. За суман дээр өөр юу юу шаардлагатай? Одоо тийм шаардлагатай. Аяч тэгэл хүүхдүүдэд аймаг л өгчих юм да. За өөр сайн сайхан юу? Өөр 50 да. За сайхан байна тэгээд бас та хоёроо зориод өгөөд ирлээ. Ингээд сум орон нутгата манай хулт сумынхаа брендийг бий болгоод ингээд уламжлалт сайхан цагаан эдэгээ боловсруулад энэ мэн одоо бас манай анхны баярыг мэн алдаршуулаад одоо дунд говьтай алдартай юм байл шүү дээ чинь. Цагаан эдэгээр их сайхан цагаан эдэг гэдэг. Тэгээд ингээд сайхан амьдарч байгаа хүмүүс байна. Одоо ч өдөө амьдралтай болчиход байгаа шүү дээ. Бүх юм бэлэн. Ингээд одоо боломж нэг ба шүү дээ. Өөрснөө залах байхгүй цагаагаа игээд мод Угаас агаад байх юм бол тийм ээ. Хөргөгч байна. Угаалгын мажаа ялгаа ирэх чинь тий. Одоогийн ялгаа ирэх. Сайхан дитишээрээ сайхан мэдээлэл авчин сонирхсан кино шигээ үзчин. Учирмс нь одоо сүлжээнээс хаас агуул бас барьдаг болчихлоо. Интернет ч бий болчихлоо. Одоо ч одоо бараг л одоо ингээ хэрэглээ хот хөдөөгийн хэрэглээ адилхан болчоор эсэргээрээ энэ хөдөө давуу тал үүсэж байгаа байхгүй. Энд чинь сайхан ирүүл агаар тий. Энд чинь сайхан альчгүй ирэх боломж байна. Газрын эзэн болох боломж байна. Тий. Тэгээ ингэ ингэж байгаа байхгүй. Хотод байгаа нөхдөө чинь тэгээд байгаа шүү дээ. Яста хот өнөхөр агаар хэцүү байна. Толгой дээр хөдлөө нэг ийш хэдвэл салхинд гарыг гээл нэг амралтаараа ч юм байгуул хамт олоноо тийж мэрж гараа тий. Очоод байлгтаа амсан чинь баггүй гончаал. Баахан дими болоо ууж уугаад ингэ ирдэг. За яг уушлаарэ тий. Энд чинь амьдрал ярьж шүү. Гэтэл одоо та хэд мэн нөгөө хотын эд чинь нэг амралтаараа ч юм уу нэг хайрын салхинд гарч байгаа та хэд чинь жилийн 365 хоног баг амралтан дээр хэрэгцээр байгаа юм шиг тий. Энэ сайхан хад энэ сайхан бай онгон зэрлэг байгаад дундаа ингээд байна гэхээр эн чинь давуу тал мөн тий. Тэгэхээр одоо хүмүүс бас нэг үеуд бол бас юм ойлгож байгаа шиг байна тий. Хотыг зорих биш хотоос одоо гарах хөдөлгөөн эхэлж байгаа байхгүй одоо мань нэтээс ихсүүлээл. Өдөө хөдөө ирсэн чинь сайхан биш ирүүл агаар. За тэгээд одоо та хоёроо яриулах биш би өөрөө ярьсаар байгаа таарлаа да.
ярианы хэлийг сайжруулахаар ярьж байна. Харин. гэтлэн хэлсэн. За. За. Одоо тэгээд өндөрлөх үү? Өндөрлөд даа. За тэгээд. Тэгээд хоёртой сайхан боломж бас олно. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч нэг байгууллага байгаа. Мөнх Ампер Construction гэдэг одоо Монгол залуучууд. Мөнх Ампер Construction. Монголдо одоо барилгын материалуудыг үйлдвэрлэж байгаа. Үндэсний үйлдвэр. Тэгээд та хоёр маань одоо үйлжөөч гэдэг юм уу? Эсвэл сумын төвч гэдэг юм уу? Магадгүй аймагч гэдэг юм ингээ бас нэг хашаа байшин байдаг бол тэмчэнэ те нэг гараж барьчи, байшингаа өргөдөгчий гээл одоо барилгын материал хэрэг болно шүү дээ. Тэдгээр бүх материалуудыг үйлдвэрлэдэг. Хэрвээ та хоёр маань хүсэх юм бол 10% хөнгөлөлтөө үнээр тэдгээр барилгын материалуудыг авах боломжийг та хоёртаа олгоё. За жишээлх юм бол одоо нөгөө Лего блок гэдэг нэг том блок байгаа шүү дээ. Ингээ өрөө тавьждаг бас маш хурдан өрдөг. Тийм блок үйлдвэрлэж байна. За хөөсөн дулаалга байна. Сэндвич байна. Сайн чанарын. Тэгэл одоо будаг шунх, имүүс, чулуун будаг тийм ээ. Дотор гадар будаг гэдэг бүгдийг үйлдвэрлэдэг юм залуучууд байна. Тэгээд бас ингээд сумандаа амьдрах гэж байгаа бүтээлч одоо тийм юмыг өөрөө хийдэг тийм хүмүүс их хвшлэн танаа нэвтрүүлэх бас оролцсон юм байна. Тэдгээр хүмүүстэй сайхан боломж олгоё гэдэг үүднээс ингээд манай үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг 10% хөнгөлөлтөө өндөр авах эрхийг олгоё гэдэг ингээд манай нэвтрүүлгийг дэмжиж байгаа. Тэгээд та хоёр мань хүсэх юм бол хугацаа бол байхгүй. Тэгээд боломжтой үеэрээ л хандаарай. Сарын дараа ч юм уу, жилийн дараа ч юм уу, 10 жилийн дараа ч юм хандаж болно. Тэгээд миний хүчээ сайхан тэмдэглээ авчирээ. Тэгээд би тэр компаниудаа эдийг холбож өгөөл хэрэгцээтэй материалыг чи 10% хөнгөлөлтөө өндөр авах боломжийг хангаад өгч. За баярлалаа. Чи гоё юм нэ. Тэжүүл уус. Миний утас тэмдэглээ авчираа заяа. Миний утас 98 11 58 тэмдэглээ авчираа тий. Бас манай нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүс бас надтай холбогдоод бас энэ суманд амьдрах талаарч гэдэг юм үзэл бодлоо илэрхийлье. Магадгүй одоо миний явж үзээгүй байгаа аймаг сум руу бас аваач сайхан нэвтрүүлэг хийхийг хүсэж байгаа бол бас надтай холбогдож болно шүү дээ чөлөө. Миний утас 98 11 58 50. За ингээд айгу олон юм шла. Та хоёртой сайхан боломж олгоё. Энэ завшааныг ашиглаад цэнхэр дэлгэцээр уугуул суугуул нутгийнхаа зон олон ах トゥ төрөл төрөсөдтэй болон за юу Баатар Сүрах цэрэгт явжлаа байсан юм. Цэргийн онжоогуудтай Монгол орны үзэг болон бурц амьдрын суугаа нийт таньдаг хүмүүстэй энэ нэвтрүүлэг гарах өдрийн чин сэтгэлийн мэдлэгийг дэвшүүлнэ үү. За анхны хоёр маань хэлэхгүй. Би одоо микрофоноо барихгүй. Манай анх хоёрын яриа жоохон сул орсон байж магадгүй. Зүгээр. Ямарсан. Яриа нь орсон байл үү. За ингээд Монголынхаа нийт хүмүүстэй энэхүү нэвтрүүлэг хүрэх өдрийн мэндийг хүргье. Тэгээд Илгээрэн Монголын төрлөөрөө төвшин амгалан юу санс ясан цагаан услан сэтгэлэн бүтэж явах болтугай. За сэргийнхээ он жоод өргөч. за тэгээд Хэдэн он хаана албаж ирсэн? 95 он улаад Улаан уул. тий. Оо. Дорног улаад. За намайг таньдаг тэгээд энэ бүх хүмүүстэй мэнд хүргье. Тий. Нутгийн ганцхан олон бас тий. Тавтай цагаан намуудад сайхан үлдэж аваарай гэж хэлвэ та. Сэрээ дөө. Тий. За тэгээ мэдлэгээ чинь сайхан айдууны хамтаар өрдөн штэ. Одоо дунд гоё хүмүүс байна да. Сайхан дуулах та. Одоо ястаа тэрстэй. Ястаа дуулаа. За баярлалаа. Юу юм бэ? Баатар Сүрэх нэг дуусах удаа гэх.